гэрээ хэлцлийн онцлог нь ихээр одоо нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүдийн аль болох одоо хохирохгүй байх ийм зарчим байна. Тэгэхээр одоо бид хүмүүс арай илүү одоо мөн ярьч юм уу те илүү нөхцөл одоо шаардлагыг хүлээж авсан маягаар чөлөөлж байгаа. Жишээл одоо газар дээр газар эзэмших гэрчлэлгүй байхад тийм ээ үйл хөдлөх хөрөнгө жишээл зөвшөөрлөгөө барьсан байхад тухайн зөвшөөрлөгөө барьсан үйл хөдлөх хөрөнгө дээр үнэлгээ хийгдээд нөхөн олгор өгч газар чөлөөлөв. Нэг хашаанд одоо 3-4 айл амьдарчлаа гэхэд тэр айлуудыг аль болох дахиад амьдрах нөхцөл боломжоор хангаж өгөх жишээл. Тэр одоо төсөл хөтөлбөр хэрэгжснээрээ тэр айлын амьдрал ах уу одоо муудаж болохгүй л гэдгийг л гол зорилго гол баримталж байгаа.